За яцсан тэгэхээр боксергийн криптоныхын дараагийн партаар уулзч байна. Тэгээ өмнөх партуудаа үзчихсэн бол лайк болон subscribe дараад шууд гол хөвчөөр орцгоё. Тэгээ бичлэг хэлэхээс өмнө нэг зүйлийг сануулчихлаа хэрвээ та хэд маань дараагийн партыг илүү хурдан авч үзхийг хүсвэл доорх тансруутай өнөшин буюу дэмжлэг үзүүлэхийг хичээгээрэй. Тэгээ одоо жинхэнэсээ гол бичлэгээр орцгоё. Зодороос хэдэн сарын дараа дасгалжуулагч Ким Тайфун 42 настай. Жижиг Кэм боксийн заал нийт. Тэр гунигтай гихчин цонхоор ширтэн. Түүнийг харсан хүмүүс арай жоохон эрт цэвэрсэж байгаа юм уу даа гэж бодгоор. Тэдний бурууч биш л бахалт. Гэсэн хэдий ч түүний гунигтай байгаад шалтгаан бий. Алт мөнгөний дархан асар том засаагүй алмаз оллоо гэж бодъё. Шуналтай хүн бол алмазыг янзлаад баячуудад зарах гэж оролдоно. Гэхдээ Тайфун сайн хүн болохоор тийм зүйл хийгээгүй. Түүний хувьд мөнгө болоод нэр хүндээс илүүтэй тэр янзлаагүй алмаз гялтганаж чадаж байгаа эсэх нь чухал байлаа. Тиймээс тэр өөрийн мэдих хамгийн сайн дарханд хүлээлгэж өгсөн. Ким Тайфун тэр бол жинхэнэ эр хүн. Бүрэн сэтгэж холоодож өөрийгөө гаргуунт нь гаргаж шийдвэрээ гаргасан юм. Гэхдээ хувь тавилан дотроо өөр зүйл бодсон л байж л дээ. Уул шиг том янзлаагүй алмаз гинэт гарч ирэн түүний олсон янзлаагүй алмазыг нацалж орхижээ. Өө халаг. Тэр юуны төлөө зоримгийн шийдвэр гаргаж өөрийгөө гаргуунт гаргасан юм. Энэ дунд хэрэгэм насны эрд амьдрал үснийхээ хазралтыг зогсоох гэж үзэхдээ ижилхэн утга учиргүй мэт санагдана. Гэхдээ хувь тавилан өөр нэгэн төсөөлөгөө эргэлт хийсэн юм. Гэж хэлэхдээ зэрэгцээд нөгөө Ким Тайфун дасгалжуулагч ардаас манай Жэй ороод ирнэ. Тэг яагаад орж ирж байгаа юм гэж юу? Мэдээч Жэй чинь энэ заалтанд бэлтгэл хийж байгаа шүү дээ. Тэгээ заалтанд ирэхдээ аавыгаа дагуулаа хүрээд ирсэн байдаг. Одоо хажууд нь зогсож байгаа хүн бол нөгөө айхтар бокстод дэдэг бокс чинь байхгүй юу? Тэгээ энэ аав нь жоохон нэлээд нэр хүндтэй юм шиг байна лээ ууг нь. Удалгүй дүрсэлэгдэхэд Тайфун дасгалжуулагч нь манай Жэй гэж дасгалжуулаад мэрэгжлийн боксчингуудын ертөнцид амьд үлбээр байвала чадхаа болох хүртлэг үүсээр бай. Удалгүй зөрөглөө дахиад солигдоход Тайфун дасгалжуулагч болон Жэйийн аав хоёрын яриа орж ирнэ. Тэгээ энэ хоёрын ярианаас харахад Жэйийн аав нь болохоор чи миний мэдих хамгийн сайн боксч шүү дээ. Тийм учраас би хүүгээ чамд даалгуулмаар байна гэд энэ зааланд намганда оруулж байгаа юм шиг байгаа альбан ёсоор яг хөө заалны бэлтгэл нь бол орцсон л байсан л та. Гэхдээ яг хүүгээ даатгуулж байгаа юм шиг байгаа. Тэгээ Тайфун болон Жэйийн аав хоёр нь хоорондоо залуу насндаа нэг жингийн боксчд байсан. Тэгээ 3-2 харьцаатайгаар Жэйийн аав нь арай илүү хожилтойгоор тэргүүлж өгч байсан юм байна лээ. Тэгээ бас хөөрхөн энэ Тайфун дасгалжуулагч чинь одоо л ингэж энэ юмэд бүрэнхий болсон байгаа болохоос залуудаа бол нэлийн давгүй царайлаг элит түүхтэй анхлан саруулцагч байсан юм шиг байгаа. Харин Жэйийн аав болохоор үргэлж өсөглөн боксчин шиг байсаар ирсэн. Тайфун дасгалжуулагч бодохдоо би бүх цохилтыг тооцоолохыг илүүд үзэх техникийн боксчин байсан. Харин тэр болохоор миний илгээсэн цохилт бүрийг нэв цохиж орж ирдэг боломжгүй ширүүхэн үздэг боксчин байсан. Тэр ч үнэхээр хэцүү өрсөлдөгч байсан шүү. Гэдэг ярианаас харахад ер нь нэлийн давгүй боксчин байсан гэдэг шүү. Энэ хоёр чинь бас хөөрхөн. Тэгээ Жэйийн аав нь болохоор боксын анхан шатны мэлгүүдийг бүгдэнд нь хүүдээ өгцөө. Гэхдээ ганц асуудал нь гэвэл манай Жэй чинь баг бахтай нэг нүдээ гимтэж байсан юм байлээ. Зүүн нүдээ. Тэгээ зүүн нүд нь бараг л сохор юм байх. Одоо бараг л юм хардаггүй. Тэгэхээр яах нь манай Жэйийн орон зай мэдрэмж гэж бүр ухаан 0 нь чашаа ер нь нилээн муу. Ямар ч уг үйл явдлаас хэлсэг Жэйийн бэлтгэлийг харуулнаа. Тайфун дасгалжуулагч түүнд хандаад бүх цохилтыг яв. Хэд цохиулах чинь хамаагүй юу ч болж байсан хүчээр ойрт. Гэхдээ ойртлоог давуу талдаа болно гэж бодож байна. Үгүй. Чам өрсөлдөгчөө нокаунтанд хийх цохилтын хүч байхгүй байна. Мөн одоо өрсөлдөгч чам дээр дэгээ юм уу 90 доороо чинь цохиж нокаунтанд хийхээр ойрхон ирчихсэн байна. Харин чи энэ үед өрсөлдөгчтэйгээ наадад сурах ёстой. Бусадтай ядаж зэрэгцээ зогсомраа байв шүү дээ. Гэхдээ чиний хоёр нүд чинь сохор байсан ч хамаагүй. Тэр зайнаас цохилт чинь хүрчил таарна. Нөгөө залуу чинь чамайг нэг цохихон бол чи түүнийг хоёр цох. Тэр чамайг хоёр цохихон бол түүнийг 4 удаа цох. Зааланд байгаа тохиолдол хизээ шил зүүхгүй. Чамайг өрсөлдөгч чинь болоод өөр хорондынхон зайг мэдрээсэ гэж хүсэж байна. Чамд хэрэгтэй зүйл гэх юм бол тамирт хинхээ. Мөн өрсөлдөгчийн өөдөөс гүйж наалцаар байх метрашгүй шийдэмгий байтал. Бас чамд хүчрхэг хүзөөний булчин хэрэгтэй. Мөн тэдгээр цохилтуудыг тээч гарах ган төмөр шиг бий. Санаж яваарай. Ойрын зэн тулаан бол чамд байгаа ганц сонголт. Удаан мөн тогтвортой уралдаанд ялдаг юм. Эрт гараагаа эхлэн гэж бодсны хэрэггүй шүү. Чи сул талтайгаар гараагаа эхлэн. Тэр чин чи бүх зүйлээ цэгцлэх ёстой гэсэн үг. Ингэж хэлснийхэн дараа Тайфун дасгалжуулагч өргөжлүүлэн бодохдоо түүнийг яагаад боксчин болохоор болсон талаар сонссон чинь туулсан зүйлийг нь хариуцлагыг хүлээх ёстой мэт санагдсан. Жэй. Бусад боксчингууд эрдийн чулуу байж мэдэх юм. Харин чи бол мод. Тийм ээ. Мод эрдийн чулуунаас арай үнцэн багтаа биш мэдэх юм. Гэхдээ тэдний үнэлгээ төрөх мөчөөс шийдэгдсэн байдаг.
Мөн тэд эвдрэх юм бол ахиж хизээ зогсож болохгүй. Харин мод бол өөр. Хугарсан байлаа захиж том өндөр мод болно гэж найдаж шинэ амьдрал хэлбэрүүлдэг. Том мод болж үс. Зураглал солилцоход тайфон тасалжуулагч манай Жэйг дуудчихсан. Жэй, чиний анхны өрсөлдөгч нь шийдэгдсэн байна. Тэгсэн чинь анхны өрсөлдөгч ихэд нилээн хүчтэй гар байдаг. Түүнийг Канрок гэдэг. 40 тэмцээн 24 ялалт 14 ялагдал 2 тэмцэлтэй асар туршлагатай боксч. Тэгээ бараг 40 тэмцээнд оролцсон хэрэг нилээн туршлагатай гэдэг нь үгүй мэдээж байгаас манай хүн ч өмнө нэг ч удаа боксинг дэвчин дээр гарч үзээгүй хүн байгаад байгаа шүү дээ ядаж яхад. Тэгээ ихтэй би чамд ойрын зэн яс мэлхий тулаанч ямар амар болохыг харуул гэж хэлсэн. Гэхдээ тэр залуу бол чиний жингийн ангид үүнийг хамгийн сайн чаддаг залуу. Тэр бол зөвхөн ойрын зэн тулаанаар л бэлтгэгдсэн нэгний амьд жишээ. Үүнээс гадна түүний цохилтод хүчтэй, дээрэс нь чамд байхгүй практик туршлагатай. Товчхон хэлбэл тэр бол чиний хамгийн шилдэг хувилбар гэсэн үг. Тэгээ энэ парт дээр баг битүү яриа явчихж байгаа. Яг тэгэхээр одоо эн чин J-ийн бэлтгэл арк нь болоо явчихж байгаа байхгүй юу? Одоо энэ парт чинь. Тэгээ нэг бодлого тулаанууд нь пам гэж явчих байх болохоор тэгээд жоохон хүлээстэй байхгүй юу? За. Тэгээ уг нь J-ийн анхны тэмцээн учраас нилээн гайгүй өрсөлдөгтэй тарах юм болов уу гэсэн чинь нөгөө нь хитэн гайгүй гэдээсээ анхлан сурвалжчид нь бүгд асуудалтай болоод явж Канрок буюу одоо энэ залуутай тулдахаар болсон юм байна. Тэгээ ер нь товчхон хэлэхэд ялагднаа л гэсэн үг л дээ. Айгүй ингийн. За экстр ямартаж Канроктой тулааны бэлгэлдээ орноо. Тэгээ энэг нь Аз Майк Тайсон гэдээсэн ихний партад ярддаг залуу чинь 29 настай супер дунд жингийн улсын авраг байж таардаг. Нэмэлтэж энэ зааланд нь хамгийн хүчрэхэг хамгийн одоо тэр Канроктой төстэй залуу учраас дасгалжуулагч тайфон шууд л түүнтэй тулдуурлахаар болноо. Ийхүү бэлгэл эхлэхэд Аз Майк Тайсон чинь манай хүнийг нилээн хүнд ерөнхий жин нэмсэн байна гэж үздэг. Тулаа эхлэхгүй юу манай хүн шууд л ард нь маш хурцтайгаар шилжих хөдөлгөөн хийгээд яг цохих галд нь манай хүн яалтчгүй туршлага багтай учраас шууд л нэвс цохиулна. Өмнө нь энэ тухай тайфон тасалжуулагч манай хүнд хэлж байсан юм байлээ. Юу ч хэлж байсан бэ гэхлээр чи угаасаа төрөлхийн гоц авьяасан биш болохоор туршлагатай хүмүүсийн хажууд зүгээр л хог шар. Туршлагатай боксч бол тоглоомын бараг бүх сэтгэл зүйн тал дээр хамаагүй давуу талтай хийсэн бие бүхэлтгэл тоол журмгийн олон хүмүүстэй хийсэн тоглолтуудаас гарч ирэх бүх төрлийн нөхцөл байдалтай нөрдүүлэх чадвар болон арга мэх гээд ер нь л манай хүнээс хэд дахин илүү давуу тай гэсэн үг. Гэхдээ Шинковуудын хувьд харин нэг давуу тал байгаа. Тэр нь юу вэ гэхлээр мэдээлэл. Энэ бол маш энгийн манай хүн өмнө нэг ч удаа тулаан хийж байгааг учраас манай хүний талаар өрсөлдөгч нь ямар ч мэдээлэл авч чадахгүй гэсэн үг. Хайр өрсөлдөгчийн талаар яаж мэдээлэл авах вэ? Мэдээж өмнөх тоглолтыг нь үзээл бүх мэдээллийг нь цуглуулчих шүү дээ. Тэ амар энгийн. Ингэснээр манай хүн тайфон дасгалжуулагчтай нийлж Канрокийг судлаад түүнд тааруулсан бэлтгэлийг хийсээр байдаг. За ингэснээр тэмцээн болохын яг өмнөх өдөр нь манай хүн орондоо орчихсон унтаж чадахгүй нэ. Ам цангаж байна. Гиснээ гадаагаар сүүдрийн бокс хийж байх үед нь аав нь харцснаа. Түүний сүүдрийн бокс овоо дүрстэй болчихжээ. Манай хүн аавыгаа анзаарснаа. Өө, та сэрчигсэн үү? Унтаж чадахгүй байна уу минийхөө? Тийм ээ. Жаахан сандраад. Бас миний өрсөлдөгч үнэхээр хүчтэй залуу байгаа. Би хэрсэн бэлдсэний харуулад мөн чадах бүхнийг хийгээд л болно гэж мэдж байгаа л та. Гэхдээ би гараагаа эхлээд л ялагдчих юм бол яана. Би мартагдад алга болохыг гэдгээс айж байна. Би ч гэсэн шин тамирчин байсан үе би. Тиймээс маш сайн ойлгож байна. Яг л чиний хэлсэн шиг мэрэгжлийн хүний хувьд ялагдах эсвэл ялах бол бүтээх болон алга болох хоёрын ялгаа. Гэхдээ мэрэгжлийн тайзан дээр ялах юм уу ялагдахаас чухал зүйл гарцаагүй байж таар. Би мэрэгжлийнх болсноос хойш биширч явдаг нэг боксч юм байдаг юм. Мөн би тэр боксчны тэмцээнийг үзэх бүр дүүргэлж. Ялах мөн ялагдлаас илүү ямар нэгэн зүйл байгааг олж хардаг байсан. Тийм ээ. Хэрв чи тэрийг олох юм бол чи боксны хуваар утга учиртай амьдарч гэсэн үг. Ингэж хэлснээр аав нь сайхан амраарай. Маргаашийн тэмцээнд нь амжилт гээд ороод өгдөг. Харин манай хүн үлзэн хойгорно. Ялах юм уу? Ялагдахаас илүү зүйл. Тийм ээ. Одоо бол би өрсөлдөгчтэй ирээл анхаарай. Ялсан ч юу, ялагдсан ч юу би чадах бүхнээ л зориулна. За ингэсээр тэмцээний өдөр ирлээ. Манай хүнийг тэмцээндээ орохгүй сандраа сууж явахт нь тэмцээн зохион байгуулагчийн гаднаас J 5 минутын дараа шүү гээд ямар ч 5 минутын дараа манай хүн тулдгаар болно. Аз Майк Тайсон түүн тандаад би хийзэж ингэж байгаагүй ч гэсэн даван тулж чадна гэдгийг чи мэдчихэж байна. Дасгалжуулагч нь хэлэхдээ зүгээр дээр энэ чиний анхны тэмцээн гэхэд энэ Майк Тайсонгийн хажууд чи зүгээр байна. Энэ анхны тэмцээндээ орох гэж гээдсэн үедээ бараг л тэмцээндээ орж чадахгүй болж байсан. Харин чичээ давгүй байна шүү. Ингэж хэлснээр ямар тач манай хүнийг тайвшруулаад эцэст нь дэвжэн дээрээ гарч ирнэ. Дэвжэн дээр гарч ирэхэд өнөө хөрсөлдөгч нь гээд байх залуу нэлээд том бийтэй. J-тэй одоо нэг жин гэхэд баг итгэмээргүй гарагдж байгаа зус л.
За ямар ч энэ хүрээд энүүдийн партиг дуусгаж байна. Тэгэхээр дараагийн партиг илүү хурдан авч үзэх хүсвэл та дугаас мэдж байгаа бах. Доорх тансруу тавьсан гэж биднийг дэмжээрэй. Тэгвэл дараагийн парт илүү хурдан орно шүү дээ. Тэгээ мэдээж лайк болон subscribe дараад коммент бичдгээрээ бичээд дараагийн бичлэг уулзлаа. Түр баяртай.